Шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх, олон нийтийг соён гэгэрүүлэх, эрдэмтдийн оюуны бүтээлийг танилцуулж сурталчлах зорилготой шинжлэх ухаанчин монголчууд цуврал нэвтрүүлгийг Монголын үндэсний олон нийтийн телевиз, Монголын мэдээ сувг, боловсрол соёл шинжлэх ухааны яамтай хамтран өнгөрсөн 7 хоногоос эхлэн үзэгч та бүхэндээ хүргэж байгаа юм а. Эхний нэвтрүүлгээрээ боловсрол соёл шинжлэх ухааны яамны бодлого төлөвлөлт, харьяа байгууллагуудын үйл ажиллагаа, ололт амжилтын тухай хүргэсэн бол өнөөдрийн нэвтрүүлгээр бид шинжлэх ухааны академийн химийн технологийн хүрээлэнгээс бэлтгэлээ. Химийн технологийн хүрээлэндээ туршилтаар баталж болох үс шинэ мэдлэгийг бий болгож, дэлхийн шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулж, эх орныхон ан амьтан, ургамал, эрдэсийн гаралтай түүхийдийн шинжих чанарыг судлан тодорхойлдог. Мөн олон жилийн туршилт судалгааны үр дүнд гаргаж авсан шинэ арга технологи үйлдвэрлэл нэвтрүүлж, бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэсээр байна. Органик бус хим болон органик биохимийн хоёр салбарт харьяалагддаг. Химийн технологийн хүрээлэн өнөөдөр эрдэм шинжилгээний үндсэн 7 лабораторитой. Үүнд байгалийн нэгдлийн хим, биохим, материал судлал, органик бус болон органик хим, нүүрсний хими технологи, экологи, эрдэсийн баяжуулалтын болон шин технологи зөвшрүүлэх, нутагшуулах чиглэлээр судалгаа туршилтын ажил хийж байна. Байгалийн ургамлын бодис судалдаг улсууд бол энэ чиглэлийн судалгаа хийдэг. Шинээр биологийн идэвхтэй ургамлын бодисуудыг ялгаж цэвэрлж, бүтцийн тогтоогоод тэгээд ямар биологийн үйлчил үзүүлдэг байдгийг судалж яадаг. Жишээтэй. За мөн манай шинэ материал судлаачид бол жишээ нь энэ цахилгаан станцаас гарч байгаа үнсийг барилгын материал болгох чиглэлийн судалгаа хийж байгаа. Энийг бол геополимер гэж байгаа. Өөрөөр хэлбэл цемент оролцуулахгүйгээр цементийн тийм бат бөх шин чанартай тийм барилгын материал хийх судалгаа хийж байгаа. Хүрээлэн байгуулагдсанаас хойш онлын болон хэрэглээний судалгааны ажлуудыг өндөр түвшинд гүйцэтгэж, үр дүнд нь химийн шинжлэх ухааны салбарт шинэ нээлт, мэдлэг мэдээллийн санг бий болгохын зэрэгцээ. Бусад улс орны эрдэмтдтэй хамтран олон арван технологиудыг эх орныхон үйлдвэрлэлд нэвтрүүлээд байна. Түүнчлэн олон улсын шинжлэх ухааны томоохон сэтгүүлүүдэд жил бүр нийтлэлэн хэвлүүлж байгаа юм а. Жишээлбэл Mongolian Journal of Chemistry гэж сэтгүүлийг бол эхлэн гаргадаг байгаа. Жил болгон энэ бол 64 оноос эхэлж бол гаргасан. За 94 оноос эхлээд бол Annual Scientific Report гэх англи хэл дээр анх хэвлэж гаргасан. За 2010 оноос эхлээд бол манай сэтгүүл дээр маш олон дэвшилтүүд гарч байгаа. За дой дугаар гэж авсан байгаа. ISSN number гэж авсан байгаа. За манай сэтгүүлийн хяналтын зөвлөл бол зөвхөн Монгол дотоодын эрдэмтэн профессорудаас гадаад профессорудаас өргөдөж манай зөвлөлд ажилладаг байгаа. Тэгэхээр манай сэтгүүлд хэвлэгдэж байгаа бүтээлийн бол чанар дээшлэн гэсэн. Шинжлэх ухааны актив өөрөө түүний дотор манай химийн хүрээлэн бол гадаадд нэлээд нэрмэдтэй. Энд ажиллаж байсан энэ залуу судлаачдыг бол гадаадын биднүүдийн мэддэггүй эрдэмтэд шав болгож авах туфтаа. Үүнийхээ ч хүчинд манайхаас сүүлийн энэ 10-аад жилд би 20 гаруй залуучууд гадаадын өндөр хөгжилтэй орнуудад эрдмийн зэрэг цол хамгаалаад зарим нь хурж ирж эндээ ажиллаж байна, зарим нь өөр газар ажиллаж байна. Манай хүрээлэн дээр хэд хэдэн төрлийн төсөл хөтөлбөрүүд хэрэгждэг байгаа. Суур судалгааны төсөл, шинжлэх ухааны технологийн төсөл, за цөм технологийн төсөл, тэрчлэн докторийн дараах судалгаанд олгогддог грант гэх мэтийн залуу судлаачдад зориулсан төслүүд хэд хэдэн төрлийн төслүүд хэрэгждэг байгаа. За яг одоогоор бол манайд 11 суур судалгааны төсөл хэрэгжиж байна. 3 шинжлэх ухааны технологийн төсөл хэрэгжиж байна. За 2 докторийн дараах зэтгэлгийг авсан грант судалгааны ажлыг хийж байна. Химийн технологийн хүрээлэнгийн нүүрсний хим технологийн лабораторид хийсэн нэгэн судалгаа бол Баян-Тэгийн ордын нүүрсний шингэрүүлэлтийн судалгаа юм. Энэ судалгааг хийснээр нүүрсний шинжих чанар, гарал үүсэл, хатуу түлшний ангиллыг тогтоож, шингэн төлш үйлдвэрлэхэд тохиромжтой эсхийг тооцоолон гаргажээ.
Ер нь манай Монгол орн бол одоо нэг нүүрсний их баялагтай 175 тэрбум тонн ийм одоо нөөцтэй одоогоор энэ бол цаашдаа зөндөө өснө. Тэгэхээр манайх бол одоо 5-7 хоогчдаг нүүрс, нарийн сухай тэгээд энэ сайн чанарынхаа нүүрсийг гадаад гаргадаг, их гаргаж их мөнгө олдог байсан. Харамсалтай нь бол дэлхийн зах зээл дээр нүүрсний үн, нефтийн үн буураад тэгээд энэ нүүрсэн бол ингээд түүхийгээр нь боловсруулахгүй гаргаад бол ямар ч ирээдүйгүй юм байна гэдэг нь бол ингээд батлагдаад тэгээ нүүрсэн гүнзгий боловсруулж одоо гатуу шингэн хийм бүтээгдэхүүн болгож боловсруулах үйлдвэр байгуулах нь бол өөр одоо замгүй юм гэдэг нь бол харагдаж байгаа. Хоёр янзын шингэрүүлтийн аргаар бол судалж байна. Нэгдүгээрт нь бол пиролизийн арга гэж өөрөөр хэлбэл энийг халуун оны үйлчлэлээр агааргүй орчинд задлж нүкс өвөрхөг бүтцтэй ийм гатуу үлдэгдэл, гатуу бүтээгдэхүүн, за нефт төстэй шингэн бүтээгдэхүүн, за шатдаг хий гэсэн ийм бүтээгдэхүүн гаргаж авах судалгааг бол хийж байна. Пиролизийн аргаар бол яг хөөхөр зэрэг нарийн сухайтын энэ сайн чанарын нүүрснээс бол бид нэг бага гарцтай байна. Нэг 4-5% гарцтай гарлуу шингэн бүтээгдэхүүн гаргаж авах боломжтой бол тогтоогод байна. За Баян-Тэгийн ийм одоо шилжилтийн нүүрснээс л бид нэг 10 гаруй хувийн одоо шингэн бүтээгдэхүүн гаргаж явдаг. За мөн дорнотын хөөд мэтийн ийм одоо хүрэн нүүрснээс л нэг 15 орчим хувийн шингэн бүтээгдэхүүн гаргаж авч байгаа. Энэ пиролизийн аргаар бол нөгөө халуун уусгалтын аргаар бол бид нэр энэ дөрвөн ордынхоо нүүрсийг бол бас судлаад за мөн энэ пиролизийн аргаар гаргаж авсан шингэн бүтээгдэхүүний гарцыг бол нэг 20-30% одоо нэмэгдүүлэх юм боломжтойг бол тогтоогод байна. Тэгэхээр энэ хоёр аргаар нь бол бидний лабораторийн материалын баазын хувьд одоо энэ хоёр янзын шингэрүүлтийн аргыг хэрэгжүүлэн туршилт судалгааны ажил явуулах ийм одоо боломжийг бол бид нэр гадаадтай хамтарч ажиллах байгууллага хүрээлэн эрдэмтдийн тусламжтайгаар бол ийм одоо судалгааны ийм явуулах боломжийг бол бүрдүүлээд тэгээ энэ дээр одоо энэ судалгааны ажлыг явуулж байгаа. Манай улсын төрөөс баримталж байгаа бодлогод газрын тосны салбарт хөрөнгө оруулалт хийж, тамсаг булаг, цагаан эдэсний ордуудын нефтийн түүхийд тулгуурлан боловсруулах үйлдвэр байгуулах зорилт тавьж байгаа. Шинээр үйлдвэр ашиглалтанд оруулснаар түүхийд шатхууны чиглэлээр боловсруулах, нефтийн битум гарган авч зам барилгын ажилд ашиглах нь эдийн засагт ихээхэн ач холбогдолтой юм. Тиймээс химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэд цагаан эдэсний ордын нефтийн хүнд үлдэгдлийн эсэлдүүлэлтийн судалгааг хийж байна. (2013-аас 2016 онуудад бол нефтийн бүтээгдэхүүнээр бохирдсон хөрсийг байгаль орчинд ээлтэй аргаар нөхөн сэргээх сэдвт шинжлэх ухааны технологийн төслийг бол манай лабораторид хэрэгжүүлж байгаа. Уг судалгааны ажлын хүрээнд бол манай орны зүүн Баянгийн одоо нефт олборлох талбайн одоо бохирдсон хөрс, толгойтын нефт баазын ачид нефт тосыг ачиж болох талбайн бохирдсон хөрс болон дархны ойн биржийн талбай гэсэн 3 объектыг авч одоо хөрсний бохирдын төвшинг тогтоож үнэлгээ өгөх судалгаа хийсэн. Мөн цаашаа эдгээрийг бол яаж ямар замаар нөхөн сэргээх зэрэг ажлуудыг бол хийж гүйцэтгэж байгаа. Бидний судалгааны дунд бол ер нь яг дархны одоо ойн биржийн шатхуун түгээх станцын хөрс бол ерөнхийдөө бол бохирдлын төвшин гайгүй одоо байгалийнхаа юугаар бол өөрөө нөхөн сэргээх боломжтой гэж үзсэн. Зүүн Баянгийн тэр хуучин одоо тэр нефт олборлох үйлдвэр байх үед тэр одоо нефтийн хаягдлыг хайж ирсэн тэр олзуурын хонхор бөгөөд одоо хуучин хаагдаад орхисон цооногоос ингэж шүүрч ялгарч одоо маш их хэмжээгээр бол энэ Зүүн Баянгийн талбайг бол бохирдуулсан байгаа. Монгол орны нефт маань бол судалгааны дүнд бол маш өндөр парафинтай бараг 50% хүртэлх нь бол өндөр парафинлэг гэж гарсан байгаа. Энэ парафинт нефтээс парафиныг ялгаад цааш нь эсэлдүүлж одоо нийлэг тосны хүчил гаргаж авах судалгааг бол явуулж байгаа. Энэ нийлэг тосны хүчил маань юунд хэрэгтэй вэ гэвэл одоо энэ угаагч бодис одоо бокс аван одоо энэ аяц тав угаах зэрэг энэ угаагч шингэнийг одоо гаргаж авах одоо гол үндсэн суур одоо фракц одоо гол үндсэн бүтээгдэхүүн байдаг. Тэгээд дараагийн ажилдаа бол бид энэ нийлэг тосны хүчлийг гаргаж авах энэ аргыг бол
энэ судалгааг бол цаашдаа явуулна гэж бол төлөвлөж байгаа. Нэвтрүүлэг маань биохимийн лабораториос нь үргэлжлэн хурж байна. Биохимийн лабораторид өнөөдрийн байдлаар бас 17 ажилтай ажиллаж байгаа гэж байна, тийм. Энэ хүрээд одоо яг өнөөдрийн байдлаар ямар төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Манай нь биохимийн лаборатори болохоор одоо энэ голчлон бол энэ уурэг нүүрс усны чиглэлээр голчлон ажилладаг. Тэгээд одоо эх орны гаралтай янз бүрийн хаягдл түүхийдүүдээс уургуудыг ялгаж авах, цэвэршүүлэх, тэднэрээр эмийн зориулттай болон хүнсний зориулттай биологийн өндөр идэвхтэй тийм бэлтгэлүүд гаргах, тэдний одоо шин чанар, функц, үүргийн бүтцийн судалгаануудыг хийдэг. Гэтэ одоо бол манад хэрэгжиж байгаа судалгааны ажлууд бол одоо коллаген гэж уурга байдаг тийм. Коллаген гэж одоо гоо сайхны бүтээгдэхүүнүүд тэгэхээр орж идэг. Коллаген уургийг гаргаж авах, цэвэршүүлэх. Тэрүүгээр одоо гоо сайхны бүтээгдэхүүний найрлагыг хийх, нэмэлт болгох. Нөгөө нэг нь судалгааны ажил бол одоо тэмээний ингэний сүүний найрлагаас иммуноглобулин гэж маш өндөр дархлааны одоо хариу үздэг том уурга байдаг. Тэр уургийг цэвэршүүлж авах. Ингэний сүүнээс гадна энэ нь бол ингэний сүүнээс гадна цусны ийдсэн, тэмээний цусны ийдсэнд маш хэмжээгээр агуулдаг байхгүй. Тэгэхээр тэмээний цусны ийдснээс тэр одоо иммуноглобулины молекулыг цэвэршүүлж ялгаж авах. Тэгээд тэрүүгээ бол бүтцийн тогтоох, шин чанарын судлах ийм судалгаа хийгдэж байгаа. Иммуноглобулины молекул гэдэг бол ялгадаг гол систем бол энэ афины хроматографийн аргаар ялгадаг. Афины хроматограф гэдэг маань юу вэ гэхээр тухайн иммуноглобулины молекулууд бол протеин A, протеин G хоёр төрлийн уургатай бол маш өрмөцөөр холбогддог. Тэр өрмөцөөр холбогддог чанар дээр үндэслээд ийм худалдааны колонкууд гараад ирчихсэн байдаг. Тэгэхээр энэ колонкуудыг ашигласнаар бол тэрийг бол маш өндөр цэвэршилтэйгээр дангаар нь сингл протеин байдлаар ялгаж авах боломж бүрддэг. Яагаад зөвхөн ер нь тэмээнээс ялгаад байна вэ гэхээр дэлхий дээр авраг загас болон тэмээний энэ иммуноглобулины молекул бусад бүх амьд организм, бүх хөгтнүүдийн бол байдаггүй тийм онцлог байхгүй. Дээрээс нь энэ нь вакцин болгож ашиглах боломж байдаг. Үүн учраас бол энийг бол судалж байгаа гол шалтгаан бол ийм байна. 2014 оны байдлаар манай улсын эрчим хүчнийхээ 76%-ийг дулааны цахилгаан станцаар, 1%-ийг усан цахилгаан станцаар, 2 орчим хувийг нар салхины их усүрээр, 21%-ийг импортоор хангасан байдаг. Эндээс харвал манай төвийн бүсийн дулааны цахилгаан станцууд голлон, шарын гол, багнуур, шивээ овгийн нүүрсийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэж байна. Энэ хэрээр цахилгаан станцуудаас гарах хаягдал үндэсний хэмжээ нэмэгдсээр байна. Иймээс химийн технологийн эрдэмтэд цахилгаан станцуудын үнсийг наривчлан судалж, барилга, зам тээвэр, бүтээн байгуулалтанд ашиглах боломжийг тогтоосон байна. Ялангуяа цахилгаан станцын хаягдлын бол манай улсад 80-аад оны үеэс цемент, барилгын материал хэрэглэх боломжтой гэдгийг тогтоодсон байсан. Гэхдээ нэг хэсэг бол ер нь ашиглахгүй. Хориглоод байх үйл бол бид 2010 оноос энэ талынхаа судалгааг явуулаад энэхүү судалгаа маань цахилгаан станцын нарийн ширхтээ цахилгаан шүүлтүүрийн үнсийг зөвлөлбөрийн цемент, бетонд хэрэглэхээс гадна холбогч материал гаргах судалгаа нэлээд төвтэй явуулсан байгаа. Одоо энэ талынхаа судалгаагч бас үргэлжлүүлж явуулж байна. Яагаад гэвэл энэ бүх төрлийн үнсний маань химийн найрлах, эрдэс зүүн найрлах тэгэл өөрийн ширхэгдлийн бүтэц энэ бүх юм нь тухайн станцад ашиглаж байгаа ямар технологиг ашиглаж байна, ямар нөхцөлд ашиглаж байна, ямар ордын нүүрс ашигласан байна. Энэ бүгдээс шалтгаалаад өөр байдаг. Тэгээд тухайлбал энэ хоёр өөр харахад бол хоёр өөр төрлийн байж байгаа л да. Гэхдээ энэ манай аль нь 4-р цахилгаан станцын энэ бол багнуурын үнс, энэ нь бол шивээ овоогийн нүүрсний үнсээр авч хэлсэн. Шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх, олон нийтийг соён гэгэрүүлэх, эрдэмтдийн оюуны бүтээлийг сурталчлах зорилготой шинжлэх ухаанч монголчуудад цоврал нэвтрүүлгийг үзэгч та бүхэн Монголын мэдээ сувгаар 7 хоног бүрийн Бямб ням гарагт хүлээн авч үзээрэй.